Яа, ерөнхийдөө бол төсөл хуулийн төсөл дэмжиж байгаа. Тэгээд нэг асуултыг тодруулаад асуучих. Боловсролын яамнаас энэ сайд нь хайцсан бэ? Чөлөөлөгдөж ярьж байгаа үст. Ойр харагдахгүй байх юм. Улаанбаатар хотод дүүргүүдэд сургууль цэцэрлэг хойрсон байна лээ. Энд жагсаалт нь алга байна. Чингэлтэй дүүрэг өмнө харагдахгүй байсан надад. Тэгээд дүүргийн удирдлагууд мэдээ судалгаа өгсөн гэж ойлгосон яамд. Чингэлтэй дүүрэг сүүлийн жилүүдэд барилгаж гэж нэлээд хурдтай хийж байна. Тэрээд дагаад хүн амын нэгтрал нэмэгдэж байна. За дүүргийн удирдлагч өөрсдөө дүүргийн төр захааны байрыг төвөөс гэр ороолоо шилжүүлэх ажлыг эхлүүлж гисэн ажиллаж байна. Гэр ороолынхаа дунд онцгой байдлын анги байгууллаа. За мөн одоо гэр ороолын голд шинэ эмнэлэг барих гэдэг ажиллаж байна. За энэ дээр боловсролын яам нь яаж дэмжлэг үзүүлж байна? Тэр хэрэгцээтэй байгаа хэд хэдэн судалгаанууд бий. Буулгаж барих, сургууль, цэцэрлэгийн асуудал байна. За засвар хийж сайжруулах, өргөтгөл хийх сургууль, цэцэрлэгийн асуудал байна. Шинээр барих шаардлагатай судалгаанууд байна. Эднэр дээр төсөөлөө та нар нь нааж их салтан төвчний чингэлтэй дүүргэд нэр байна уу байхгүй? Энийг нэг тодорхой хэлээд гэж. Тэгээ нэмж асууя. За очиргал дараах хариулъя. Боловсролын яамнаас 8 номер. За гişүн асуултанд хариулъя. Бочиргал боловсролын яам. Тэгэхээр бас өнгөрсөн удаа улсын хурал дээр тус зээлийн ерөнхий хэлэлцээр хилцүүлэг явцад бас судалгааны дүнг танилцуулж ирсэн. Тухайн судалгааны явцад бас орон нутгаас бас яг гишүүний хэлдгээр орон нутгийн бас идэвхтэй хүчин чармаалтын дүнд бас боловсролын салбарын асуудлуудыг бас нэлээд бас сайн шийдэгдсэн, нэгтэрчлээд байгаа бас барилгачлалт үнэхээр сайн явагдсан. Энэ судалгааны дүн гарсан гэсэн хэдий ч гэсэн бас гишүүний тавьсан саналын дагуу бас бид нэмэлт судалгаа хийгээд дүүрэг, орон нутаг, засаг даргын тамирын газар, нийслэлийн боловсролын газартай ажиллаад бас хэд хэдэн хувилбарт байршлыг бас тогтоогоод Азийн хөгжлийн банктайгаа бас хамтраад ажилласан. Тухайлах юм бол одоо 5 дугаар сургууль, 17 дугаар сургууль гэсэн байршил дээр одоо шинээр барих газар байхгүй учраас нураагаа шинээр барих энэ хувилбар бол бас нэлээд хүндрэлтэй. Тухайн хүүхдүүдэд сургалтын үйл ажиллагаанд нөлөөлөх юм эрсдэл байгаа. За нөгөөтэйгөр бас манай дүүрэг нийслэлээс Чингэлтэй дүүргийн 9 дугаар хороонд бол одоо боломжит газрыг чөлөөлөөд одоо бэлэн байдлыг бол хангасан байгаа. Тэгэхээр бас Азийн хөгжлийн банк бид талууд бас энэ судалгаандаа бол бас ирэмбийн одоо ирэмбэлсэн жагсаалт судалгаандаа бол оруулаад явж байгаа. Чингэлтэй дүүргийн 9 дугаар хороон дээр газар чөлөөлөлтөй ажлууд ер нь бэлэн байдал хангагдаж байгаа гэж үзсэн. За Батцмөр гишүүний хэмж тодруулъя. Яг тэр листэнд байна уу байхгүй тэрийг нэг тодорхой хэлэхгүй сая нэлээ ерөнхий ярьчлаа шүү. Тэгээ танаа сайд юу байгаа юу? Ч одоо Батчааргал маань сайд ажиллая гэдэг нь тэр хэм билээ одоо нэрийг марцлаа шүү. Боловсрол Монгол улс ч одоо боловсролын салбартаа сайд байна уу байхгүй юу? Энийг одоо зарлан мэдээлдэг юм яа. За. За 8 номер боловсролын яам. Энд жагсаалтанд байгаа судалгаа бүгд судалгааны түвшинд одоо бүгд шалгуур шаардлагыг одоо хангаа явж байгаа. Тэгэхээр бол 9 дугаар хороонд Чингэлтэй дүүргийн 9 дугаар хороонд энэ шинээр орсон байршил бол жагсаалтанд ороод явж байгаа гэж ойлгож болно. Наранбаяр сайдын тухайд эрүүл мэндийн чөлөөтэй байгаа. За Гамбат гишүүн асуулт сууя.